Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай соёлын экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Монголын үндэсний олон нийтийн телевиз Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран бүтээв. Сайн байцгаана уу үзэгчдээ. 100% танин мэдхийн уралдаанд нэвтрүүлгийн эхний удирлын 2 дугаар дугаар ийхүү эхэлж байна. Байгалийн шинжлэх ухааны тухай мэдлэг оюуны цараагаар өрсөлдөх 2 дугаар дугаарын 10 оролцогчоо тайзнаврыг. Монгол Улсын их сургуулийн харьяа Ховд аймаг дахь ахлах сургуулийн 12-ын Б ангийн сурагч Минд Баярын Булгама. Хов их сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Аригууны Хөхзэв. Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дахь сургуулийн 12-ын Ёо ангийн сурагч Бад Жаргалын Марал. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12-ын Б ангийн сурагч Баясгалангийн Төгөлдөр. Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дахь сургуулийн сурагч Ганбаатрын Ануужин. Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн сурагч Инх Баярын Ивэл. Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дахь сургуулийн сурагч Одхүүгийн Бадамжин Хуа. Сүхбаатар аймгийн Баруун урд сумын 2 дугаар сургуулийн сурагч Амар санаагийн Наран Солонго. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн 10-ын Б ангийн сурагч Хашхүүгийн Эрен. Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дугаар сургуулийн 12-ын Б ангийн сурагч Одхон Чимгийн Чандман төгс. 100% танин мэдхийн уралдаанд нэвтрүүлгийн 2 дугаар дугаарын оролцогч байрлал ажилласан байна. Космос Академийн шинжлэх ухааны багш Инх тайвны мөнх гэрэл таныг тайзнаврыг. За сайн байцгаана уу хүмүүс те. За Монгол Улсын өнцөг булан бүрээс 100 хүүхэд цуглаж 100 онооны төлөө байгалийн ухааны мэдлэг чадвараас ирэх 100% нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. 2 дугаар дугаарт оролцох оролцогчдоо амжилт хүсье. Ерөнхий ивент итгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Ивент итгэгч Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан Skytel компани. Хамтран ажилласан ADT компани. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. Тэмцээнд оролцохдоо хэр хэмжээний бэлтгэл сайн базааж ирсэн бэ? Ивэл Ер нь аль тэгэж өдөр болгон бэлдээгүү. Гэхдээ ер нь аль өөрийнхөө 10-аас 12 дугаарын хүртлээр сурсан мэдлэгтэй ер нь итгэлтэй байл гэж бодсон. Ивэлээс ямар чиглэлийн асуулт чи илүү өөртөө итгэлтэй хариулах уу? Биологи, хим дээр ер нь өөртөө итгэлтэй. Биологи хим дээр. Тэгвэл хамгийн айж байгаа салбар Геополитик. геополитик. Чанман төгсөв бас хэр бэлдсэн бэ? Ер нь бол нэг баггүй хугацаанд бэлдсэн. Гэхдээ хөвсний голдуу газар зүй математик өдрийг бид хийсэн. Чи өнөөдөр өөрийгөө энэ нэвтрүүлгийн эхний шатанд ялж чадна гэдэгт хэр итгэлтэй байна? Ер нь бол 70%. 100% нэвтрүүлэгтээ оролцохыг ер нь яагаад хүссэн бэ? Хаанаас сонссон бэ? Хөгцөв. Би нөгөө өөдөө башаасаа сонсоод ид орсон шүү дээ. За тэгвэл энэ нэвтрүүлгийн асуултууд маань өөдийг чинь гаргаж чадна гэдэгт итгэж байна. За тэгээд сурагчд маань бэлтгэл хангалттай базаасан баг шүү гэн. Тийм болохоор надад 800 асуулт байна. Тийм болохоор хэдүүлээ 100% нэвтрүүлгийнхаа товч мэдээлэлтэй танилцаад нэвтрүүлгээ эхлэе.
Монголын үндэсний олон нийтийн телевиз нийгмийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд байгалийн ухааны салбарын үндэс нь ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 100% танин мэдэхгүй нэвтрүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Мэд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын 40 гаруй эрдэмтэн багш судлаач нарын хамтран боловсруулж өндөр нууцлалын дор бэлтгэн хөрвүүлсэн 800 гаруй асуултын сантай. Нэвтрүүлэгт байгалийн шинжлэх ухаанд дуртай 100 сурагчийг сонгон 10 дугаарт хуваарлсан ба 5 төвшний 15 асуултад хариулж оноо цуглуулах зарчмаар зөвхөн нэг ялагч 10 сая төгрөгийн эзнээр тодорно. Та бүхэн яг одоо зөвхөн мэдлэгээр ялалтад хүрдэг, санамсаргүй аз биш, бодит чадварыг шалгадаг үндэсний хэмжээний оюуны тулааныг үзэх гэж байна. Энэ бол 100% танин мэдэхгүй уралдаант нэвтрүүлэг. 15 асуулт бид нарыг хүлээж байна. Тийм болохоор ярилцагчтай амжилт хүсээд эхний асуулт руугаа шууд орцгоё. Монгол орны хамгийн өндрөөс буг хүрхрээ юу вэ? A. Ар сайн хүрхрээ, B. Ар шаантын хүрхрээ, C. Талын хүрхрээ, D. Улаан цутгалан. Газар зүйн хичээлтэй холбоотой асуулт орж ирсэн байна. 100 аялах дуртай хүүхэд байх юм бол шууд хариултыг мэдчихэж магадгүй. Асуултын цагийг эхлүүлье. секунд үлдсэн байна. Сурагчид маань цэжэр бараг хариулчид бараг бэлэн байгаа даа нөгөө. 10 секунд. 5 4 3 2 1. За эхний асуулт төсөөснөөс хэр хүнд байв да? Нэг дугаартай сурагч улмаа. Төсөөснөөс эхний асуулт болохоор дайгүйсэн, сүүлдээ одоо хөндрөх байх та. Тийм үү? Эхний асуултанда зүг харсан 100% итгэлтэй байна уу? 99. 99%. Яа за тэр 1% дарж байгаа дээ. За сурагчид маань бүгдээрээ хариултаа хэлсэн бол эхнийхээ асуултын хариултыг харцгаая. Зөв хариулт A. Ар сайн хүрхрээ. Зөв хариулт A. Ар сайн хүрхрээ. Багш нь алдсан. Миний төсөөлжсэн хариулт биш шүү дээ. Та хэд хэр хариулсан? Би нөгөө төсөөлжсөнөөр улаан цутгалан юм болов уу гэд бодсон байхгүй. Тэгсэн чинь Хөвсгөл аймгийн Чинлөм сумын нутагт байрлах 20 сардын нурууны Арсайн голд байрлах Арсайн хүрхрээ гэх хүрхрээ нь 70 метрийн өндрөөс бууддаг тийм тасалдаг хүрхрээ юм байна. Тэгэд энэ нь манай улсын хамгийн өндрөөс бод хүрхрээ юм байна. Тэр 11 гүлээ юм сураад авлаа. Тэгэд эхний асуулт аюу хүнд шууд бүгдийг унгааж эхэлж байна те. За 2 дугаар асуулт руугаа ороход бэл нөө. 2 дугаар асуулт руугаа орцгоё. Ус хатуу төлөвөөс хийн төлөвч шилжих үзэгдлийг юу гэдэг вэ? A. Конденсац, B. Ууршилт, C. Сублимац, D. Нэвчилт. Асуулт тодорхой. Тэгээд хичээлийн жилийн эхний улирал болгон босын төлөвтэй холбоотой хичээлүүдийг үздэг те. Тэгэхээр санаж байгаа байх гэж найдаж байна. Цагийг эхлүүлье. Ажиглах юм бол голдон нэг төлөвийг шууд алгасцсан байна те. Юуг алгасч вэ? Алгасгаар ч одоо юу гэж хэлэх юм бол. Гурван нийтлэг болдог 3 төлөө төсөөлөд гурвалжин зурангууд тэнд ингээд 3 ирмэг үлсэн те. Тэгээд тэр ирмэг нь бүгдээ 2 чиглэлтэй хэрнээ 6 нэрэл байх нь дээ. За цаг дуслаа. Наран солонгоос асуунаа. Би бодохдоо конденсатлах юм болоо гэд A бол байсан. Хариултанд хэр ихтэй. Тийм үү яана. За наран солонгоос өөр хариулт сонгосон сурагч юм байна. Конденсат гэдэг чинь шингэн төлөвөөс хідэл үргэлжлүүлж хийгээс шингэл үргэлжлүүлж уурсалч нь шингэнээс хэр үргэлжлүүлж байна. Тэгээ нэвчлэлт чинь өөр үзэгдэл болохоор шууд сублимацийг сонгосон. Тийм үү. Нөгөөдгөөс өөрөөс хийн болохыг хэлээд байна гэж юм те. За хариулт хацгаая. 2 оноотой 2 дахь асуултын хариултыг харъя. Зөв хариулт C. Сублимац. Тэгэд хичээл дээр ч юм уу яг сублимацыг харуулсан туршилт хийжсэн үү? Тайзан дээр тавьдаг үзлээ. Манайх хийжсэн нь тайзан дээр тавьдаг нөгөө нэг утаа. Тайзны нуу утаа гарч ирдэг шүү дээ. Тэрийг сублимац үзэгдэл гэж. Тэгэхээр тайзны утаа яг хатуу байдаг лөө.
үгүй. Тэр чи хий байдлаар. Өвөл сублимац голууд дээр нь Шингэн шүү дээ. Хатааны бууны шингэн байдаг те. Гэтэ зүгээр бодъё л доо. Хатуу бас утаа байдаг те. Яг химийн оруулаас ялгарч байгаа хий утааг бид нэр яг нөө төлөвөөс төлөвшөж байгаа гэх хүлв. Та йодын кристаллыг ингээд гал дээр барьж үзчихсэн үү? Манайх хийж үзчихсэн. Тийм үү? Аха. Улаан хий ялгардаг. Тий, аха. За тийм туршлыг хийжсэн байна. За 1-р үеийн 2 оноотой үеийн 3-р асуултыг дэлгэцнээ харъя. Монгол орны мөнгөний ордууд аль нь вэ? A. Мөнгөн өндөр асгад. B. Мөнгөн өндөр мушхай худаг. C. Мөнгөн өндөр бор өндөр. D. Мөнгөн өндөр арын нуур. Гэдэг асуулт сурагчд маань ирсэн байна. Мөнгөн төртөл охин байна те. За бодох цаг явж эхэлсэн. За багш нь бас энэ асуултаас юм сурах нь дээ. адилхан гэсэн. Бүгдээрээ сураа тийм. Сурч л үл юу ашигтай юм шиг оноо авч яхаар. Хэдүүлээ эхнийхээ үеийг сайхан ингээд сураад дуусгачих. За энэ асуултанд багштай гоё мэдлэг олох сурагч байна уу? Нэг бол яг баталгаатай мэдгүй. Гэхдээ би нэг 80% өөртөө ихтэй яг 11-р ангид үзчихсэн байхгүй юу? Тийм үү? Yes. Яг номон дээр манай багш бүр бичээд цээжлүүлжсэн. Та аал гэж бодож байна. Асат. Аха. Айгуул танил нэр санагдаад байна тий. Ер нь айгүй танил орж ирээд байна. Танай багш нь ер нь хэр хэмжээний юм чамар цээжлүүлдэг вэ? Айгүй их цээжлүүлдэг шүү дээ. Бид нар нөгөө нэг хоолой, хойг энтрийг бас одоо цээжлээд явж байгаа газар. Тийм үү? 2 оноотой 3 дахь асуултын хариултыг харцгаая. Энийн дараа онооны самбартай бүгдээрээ танилцах юм байна. Тэгээ одоо нөгөө gut feeling гэдэг. Гэхдээ яг цээжиндээ байгаа нэг үгийг гарч ирэл. За энэ танил мэдрэмж байна да. Муу ингэ бодсон чинь усчлаа тий. 80% нь унсан байна. Магадлаараа яг тэгэхээр ихийг нь бараг таагаад айгу яг 4 асуултанд хариултан дээр хуагдсан гэсэн үг тий. Эхний үеийн төгсгөлдөх онооны самбартайгаа танилццгаая. Эхний үеийн дараа Булгамаа Ивэл хоёр маань 4 оноотойгоор тэнцжээ. Араас нь Хүүхцэв, Марал, Бадамлынхаа төгөлдөр Анужин маань нэг асуултанд зөв хариулсан байна. Тэгээд бусд маань Чанман төгс, Наран Солонго 90 тэгээд багшаагаа нийлүүлээд дөрвөл хэдүүлээ айгүй их юм сайн сурчээ. За ерөөс эхний үе амжилттай ард нь гарсан сурагч нартай баяр хүргэе. За 2 3 4 5 дахь үе дээр хэдүүлээ бүр алаад өгье заяа. За 2 дахь үеийн асуулт бүр нийт 5 оноотой. Тэгэхээр үүнээс цаашаа оноонууд эрс нэмэгдэнэ. Өсөлтөө ч гэсэн эрс чангарна. Тэр та нар ч гэсэн улам зорж хэрэгтэй. За 2 дахь үеийн эхний асуулттайгаа танилцгаая. Дарны аймгийн хамгийн том гариг аль нь вэ? A. Дэлхий, B. Ангараг, C. Бархас бад, D. Санчир. Хүүхдүүд маань аль хэдийн дарахад бараг бэлдээ зогссон байх шиг байна. Цагийг эхлүүлье. Сурагчтай бас бити их яараарай. Хариултыг мэдж байгаа ч гэсэн карманд оноо ороод ирсэн юм шиг санагдаж байгаа ч гэсэн яахгүй дарахгүй бол сандраад буруу дарчихгүй. Тэгэхээр тайван нэрээ яг билүү мөн билүү би өөртөө эргэлзэж байгаа билүүгүй лээ. За яг л тийм байх хэрэгтэй гэж байгаа үедээ дараарай. Тэгээд бас хамгийн сүүлийн секундэд дарахж байгаа тоцорч юу. Тав, 4, 3, 2, 1. Цаг дуслаа. За Нарны аймгийн хамгийн том гариг юу юм болоо? Чандман төгсөө. Санжийг би зөв санаж байгаагаар 2-д байдаг гэж би ер нь санаж байна. Тэгээ Бархас бат 1-д байдаг гэж. Тэгэхээр санс юуны гадуур байдаг учраас нэг орохгүй дэс магадгүй Бархас бат. За тэгвэл энэ асуултан дээр 5 дугаартай Анужин юу гэж бодож байна? Бархас бат уу? Өөртөө итгэлтэй юу? Итгэлтэй. 100%. Аха.
Харцтай гүр. За тэгвэл сурагчид маань бүгдээрээ өөрсдөө ихтэй байгаа асуултын хариултыг нь харцгаая. Зөв хариулт C бархас бад. За сурагчид маань бүгдээрээ зөв хариулжээ. Хоёрдугаар үе асуулт хэр эхэлж байгаа юм шиг санагдаж байна. 3 дугаартай марлаа. Дэжгүй. Нэгдүгээр үеийнхээс арай гайгүй ч хийсэн санагдаад байгаа юм. Ямар салбарын асуулт асуувал чи хамгийн сайн хариулна гэж бодож байна? Хим биолог. Тэгээ би бас нэвтрүүлэгтээ бэлдээд одоо орон жоохон судалсан. Одоо орон космолог судалсан. Хөгцөв. Энэ тэмцээнд чамайг төрүүлвэл хэн хамгийн их баярлах бол? Миний ажлын найз. Ажлын хүүхэд ээ. Яагаад гэж байна? Яа доо миний найз учраас. Найз учраас. Найзууд юм уу те? Ноо. Найз болчихсон. Дөнгөж сая найзууд болсон юм уу? Тий. Энэ хоёрыг салах уу яах уу тэгэхээр амар дотн найзууд болоод асуултаа бити хаалцаарай. За 5 нот 2 дахь асуулт руугаа орцгоё. Доорх амьтдын аль нь хэвэгч вэ? A. Хулан, B. Буг, C. Тах, D. Илжиг. Гэсэн асуулт зурагчд маань очсон байна. Болох цагийг эхлүүлье. За биологт холбоотой, амьтанд холбоотой асуулт байна. Би бол нэг амьтыг яг хөвж яхийг харж ирсэн бол санаад байна. За тэгээ. За цаг дуслаа. Ер нь хивгч амьтан гэж яг ямар амьтныг хэлээд байгаа юм бол? Хулан тах хилжиг гурвал жоохон нэг төрөл зүйл шиг санагдал тэгэл буггүй сонгосон. Энэ асуултан дээр хариултыг нь мэдэхгүй ч гэсэндээ гоё хар ухаан гаргаад гоё таамаг төвшүүлсэн зурагч байна уу? Хулан гэдэг чинь морины эцэг гэдэг. Тэгээд тах морь хоёр чинь ер нь бол ижил төрөл. Тэгээд илжигч нь морьтоос ижил төрлийн биетэй болохоор ижил тижээлийн үед бол төстэй байна. Зөв ойд өндөртгөр нь ганц бугыг нь сонгосон. Энэ асуултыг сонсохоор нэг ирүү ингэж нэг хөдлөөд байх юм. Хоёр тишээгээ. За, сурагчид маань ийм бодолтой байгаа юм байна. Тэгвэл энэ асуултынхаа хариултаа танилцъя. Зөв хариулт B. Буг. Йой. Амьтны эдэш тижэл боловсруулах тогтолцоогоор ялгаатай юм байна. Дээрх тохиолдлуудад бол хулан, тах, илжиг нь бүгдээрээ адууны огт хамаарах хевдэггүй буг хевдэг туруутан амьтан юм байна. Хамгийн сүүлийн асуулт болох 3 дахь асуулт руугаа орцгоё. Энэ асуултын дараа хэдүүлээ онооныхаа самбартайгаа танилцсан. 3 дахь асуулт. Шар усны үеэр гэж юу хэлдэг вэ? A. Хур борооноос үүссэн ус. B. Хавар хайлсан цаснаас үүссэн ус. C. Уулын уруу урсаж буй ус. D. Борооны уснаас үүссэн ус. Жил болгон л хэвлээ. Иймэрхүү юм болдог доо те. За цагийг эхлүүлье. Яагаад ер нь шар гэж нэрлсэн юм бол? Ямар нэг шар зүйл төлөвчөд хийсэн юм болов уу? Зя цаг дууссан. 10 дугаартай чанамд өгс юу гэж бодож байна? Би уусын уруу уртс боос гэж бодсон. E болон D бол угаасаа ер нь бол яг л ижилхэн зав юу. C болохоор зүгээр л горих болон голыг илэрхийлж байна. So угаасаа B хэрвэн яг онцлогдож гарч ирж байгаа стресс нэлээсээ тайлбарлаж гисэн байна над нар ч. Нэг нэгээр нь хассаар гад зөв хариултыг төгөлдөр маань сонгожээ. Тэгвэл төгөлдрийн бодсон хариулт зөв эсхийг харцгаая. Зөв хариулт B. Хавар хайлсан цаснаас үүссэн ус. Өвөл маш хэмжээний хурд унтас ороод тэр нь хөлдөөд хуримтлагдаад хавар болоод эхлэхээр бүгдээрээ
ус болоод тайлаад ирэхээр тэр нь айгүй хэмжээтэйгээр урсц дагаад явдаг. Тэр үерийг нь шар усны үер гэдэг бахнэ. Ямар нэгэн шарын мөлдснөөс бол биш бахнэ. Тэгэхээр эхний 2 үе дууслаа. Энэ 2 үеийн нийт тааид маань авах боломжтой байсан. Онооны тоо 21. Тэгэхээр 21 онооноос хэн хамгийн өндөр оноо авч бусдасаа цойлсон бэ гэдгийг онооны самбарнаас харцгаая. За. Эхний 2 хүн тэнцсэн байна. 70 дугаартай оролцогч Бадам Лянхва төгөлдөр 2 маань бибинийхээ хажууд зогсчоод биднийг тэргүүлж явнаа. 21 онооноос 17 оноог нь авсан байна. Араас нь 2 онооны доор Наран Солонго, дараа нь 14 оноотойгоор Булгамаа, Ивэл, Хөгцөв, Ванужин, Эрен, Жанман төгс, Марл гэсэн дараалтайгаар 2 дугаар үеийг төгсөглөө. За үүний дараа 3 дугаар үе явна. Эхний 2 үе дээр 21 он авсан бол 3 дугаар үе дангаараа 21 оноотой. Тийм болохоор энэ тоглоомыг буцаагаад эргүүлж болно. Энэ нэвтрүүлгийн хугацаанд хинч ямар ч үе дээр хэний ч өмнө яаж ч орж боломжтой гэдгийг санаарай. Оролцогчдоо ирж байгаа үеүдд нь амжилт хүсье. За түрүүний онооны самбарыг дахин нэг 3 дугаар үеэрээ ирэн блий. Энэ үед 21 оног та авах боломжтой. Нэг асуулт болгон 7 оноотой. Хин Бадам Лянхва төгөлдөр 2-ын урдуур орж чадах бол эсвэл тэр 2 байраа хадгалах болов уу? 7 оноотой эхний асуултаа харцгаая. Гидролог юуг судалдаг шинжлэх ухаан бэ? A. Амьтан судлал, B. Гадаргын ус судлал, C. Газрын доорх ус судлал, D. Биолог. Геофизиктэй холбоотой асуулт байна. Тэгээд манай шинжлэх ухааны салбарын ямиг нэрлэлтэй айгу амар. Тэгээд дотор нь айгуус ажиллах юм бол зүү тогтол байгаа. Цагийг эхлүүлье. Сурагчид маань аль шинжлэх ухаанд ч илүү дуртай байсан бай. Тэр нэршлүүд дундаас тэр зүү тогтлыг нь ажиллаж чадах юм бол хар ухаанаар хариулах боломжтой асуулт юм байна. Хааш үсгийг монголчууд гээ гэж дууддаг юм байна те. Бодоход 5 4 2 1 тэг. Цаг дуслаа. Бадам Лянхвагаас асууна. Биолог гэх үзчихлээ. Ерөөс мэдэхгүй байна. Биолог. Миний бодлоор газар доорх ус судлал гэж би яриулсан. Тэгвэл газар доор нь биш газар дээрх усан судлал юм болов уу гэж бодож байгаа. Geography гэдэг буюу газар зүйч одоо газар дээрхийг судалдаг шүү дээ. Geology гэдэг нь газар доорхыг судалдаг. Гидро гэдэг нь уусаа ус гэсэн үг. Тэгээд ложи гэдэг нь доорх морх тийм газар доорх гэсэн юмыг судлах гэсэн үг баг. Гидро гэдэг чинь хайдро гэсэн үг, хайдро гэдэг чинь ус гэдэг юм шүү гэсэн харуухаа мэдсэн бахнэ. Хариултыг харах уу? За тгийгнэ. Хариултыг харъя. Зөв хариулт B. Зөв хариулт B. Оо тийм. Гадаргын ус судлал. Яана. За дээрх нь байсан бахнэ. Хариулт өгсөн сурагчид мас маань 3 хүүхэд оноо авсан гэж шүү. Хэн 3 юм бол та. Яана. За. Гуравдугаар төвчний 2 дахь асуулт руугаа орё. Зөвхөн тропикийн уур амьсгал ургадаг таримл ургамал юу вэ? A. Журж, нимбэг, лайм. B. Арва, овиос, алим. C. Какаоны шош, гайдал, папая. D. Төмөс, улаан буудай, эрдэнэ шиш. За маш сонирхолтой асуулт байна. Цагийг эхлүүлье. За жимстэй ундаа уух дуртай хүмүүс байдаг уу? Логон дээр нь яг бичсэн байдаг л санагдаад байна да. Тэгэхээр яг аль жимсэн юм бол? Оюусны ундаа уужс ухдаг юу? Тропик юм шүү. За 3 дугаар төвчний асуултууд ер нь ямар шүү хүндрэлтэй санагдчихээн. Ирэн. Тропикийн уур амьсгал гэдэг нь халуун орны бүс болохоор
Тэгээд халуун орон доор ургадаг жимс байгаа болохоор тэгж бодсон. Булгамаа. Үнэхээр хариултыг мэдэхгүй юм байна. Юу гэж бодож ярьсан? Си гэж бас бодсон. Тийм үү? Таацсан. Бодсон уу? Бодсон. За хажуудалд нь найз нь хөгцөв. Юу гэж хариулсан? Си. Си юу? Тэ. Бүдрээс юу? Бодлаа. Чиний хариулт буруу гарч ирвэл надад харагдсан шүү дээ. За. Зөв хариулсан гинэ. Хэдүүлээ 2 дугаар асуултынхаа хариултыг харцгаая. Зөв хариулт C. Oh my god. Какаоны шош, банан, папая. Яасан. Бид ч асуултанд хариулсан хөхт ингэж баярлахгүй дээ. Энд гэхдээ гайгүй байсан гэж бодож байна. Ер нь бол мэдчихсэн. Гэхдээ хариултанд харсан ч гэсэн ер нь бол тэгээд хар ухаанаар хөөгөөд бодчиход байна. Тийм ээ. Папая айгаа өргөн зарагдсан тий. Аха. 7 оноотой 3 дугаар асуулт руугаа шууд орцгоё. Микроорганизмын талаарх дараах ойлголтуудын аль нь худал вэ? A. Ихэнх микроорганизмууд эмгэг төрүүлэгч байдаг. B. Халдвар өвчин бол нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал. C. Хоол боловсруулах замын микроорганизм нь хоол боловсруулахад чухал үүрэгтэй. D. Ургамлын үндэсний болцоодох микроорганизмууд ургамалд азотор баялаг нэгдэл нийлэгжүүлэх боломжийг олгодог. Биологийн асуулт байжээ. Сурагчтай маань бодох цаг явж эхэллээ. Микроорганизмууд. Багш нь микроорганизмыг 30 жил судалсан нэг профессортой уулзчихсан чинь би нэг юм юу ажиглалт хийгээд энэ яг ямар төрөл зүйлийн амт юм болоо гэж асуусан чинь надад шууд мэдэхгүй гэж хариулсан. Яагаад гэдгсэн чинь микроорганизмууд донд нэг тэрбум гаруй төрөл зүйл бий. Би англиг нь хэлж өгч болохоос биш яг тэр зүйлийг гэхэд боломжгүй. Тэдний маш бага хувийг л дөнгөж нээсэн баг шүү гэж хэлж илээ. Энэ дөрвөн сонголтны аль нь худал ойлголт юм болоо? Өөрийн бодлыг хэлэх сурагч байна уу? За 6 дугаартай 4 дугаартай 2 сурагч маань л гараа өргөд тандаа хэлжлээ л. За 6 дугаартай Эвэлийг сонсъё. Миний хариулт бол D гэж бодсон. Би бол угаасаа үнэн гэж бодсон. C2 дээр эргэлзсэн. Гэхдээ хоол боловсруулах замд бол бактери одоо ашигтай бактери гэж байдаг. Ашигтай бактери нь микроорганизм юм болвол бактери бас нэг талаараа өвчин үүсгэж болдог болохоор хариулт нь үнэн гэж үзээд тэгээд D гэж сонгосон. Багш нь гэхдээ нэг юм дээр бодлоо л доо. Ихэнх микроорганизмууд гэдэг нэг үг байна те. Тэр ихэнх юм болоо, үгүй юм болоо. Төгөлдөр энэ дээр юу гэж бодож байна? Би A-ийг сонгосон. D угаасаа үнэн, C үнэн, A угаасаа тодорхой асуулт байгаа. Тэгээд хамгийн сүүлийн асуулт тэний дараа онооныхоо самбартаа дахиад танилцсан. Дахиад энэ дээр доор орсон бол гэдгийг харах нь байна. Хариултыг харъя. Зургаа хүүхэд зөв хариулжээ. Тэр хөөрхөн амьтдыг жижигхэн гэ дээрлэхэд иж болохгүй, бүгдэнд нь буруу гэдэж болохгүй ханаа тий. Бага хэмжээний микроорганизмууд л бидний биед орох юм бол бидний тэр биологийн янз бүрийн болж байгаа төвөгтэй механизмуудад доголдол үүсгэж байгаа. Тэрийг нь бид нар өвчин гэж нэрлэдэг байна тий. Микроорганизмуудыг бүр буруутахаас гадна яг үнэндээ зарим нь бүр биднэрт зайлшгүй шаардлагатай. Тэгвэл бид нар эцэг хоолой шингээж чадахгүй. 3 дугаар үеэ давснаар бараг л тэмцээнийхаа төгсгөл рүү нэлээд орцсон байна. Тэгэхэд 3 дугаар үеийн дараа онооны самбарт хэн дэрвүүлж эхэлснийг харцгаая. За тэргүүлэгчд солигдсон. Нийт эхний 3 үеэс 42 оноог авах боломжтой байсан бол яг хэлсний дагуу доороос гүйцэж орж ирсэн оролцогч бол 2 дугаартай хөхзив тэргүүлж эхэлсэн байна. Бадамлын ухаа тэргүүлж байсан оролцогч маань доошогоо унсан байна. Тэгэхээр нэвтрүүлэг шууд оронгоор нь эргүүлж байгааз. Гэтэ зүгээр заяа. Хоёлаа дахиад ч оронгоор нь эргүүлж болно. Хоёрт төгөлдөр 2 дугаар байраа хадгалжуулсан байна. Наран солонго, булгамаа, эрен, чандман төгс, марал, ивэл, бадамлынхаа ануужин гэсэн дараалттай дуусчээ. 3 дугаар үеэ ашгүй амжилтад авсан сурагчтай баяр хүргье.
За сүүлийн 2 үе эхлэхэд бэлэн. 4-р үеийн нэг асуулт болгон 9 оноотой. Хайшийн бараг нэг үеэсээ илүү оноотой болоод эхэлж байгаа байхгүй. Өмнөх 3 үедэд бид нарыг тэргүүлсэн хөх зэв. Дараагийн 2 үе дээр энэ оролцогч дундаас хэнийг нь өрсөлдөгч гэж харж байна. Төгөлдөр. Би зайлхав. За. Асуултыг асууж байгаа шууд харж исэн үнэ хэлж шууд. За тэгвэл төгөлдөр хэнийг өрсөлдөгчөө гэж харж байна. Ер нь бол бүгдээрээ л яг эргүүлэх боломжтой болохоор би яг бүгдийг яг ижлэхэн өрсөлдөх чадвартай гэж хэлж болохоор бүгдээрээ л өрсөлдөгч. Гэтэ ер нь бол хамгийн топ өрсөлдөгч гэвэл мэдээж тодорхой л та. Энэ сүүлийн 2 үе дээр эргүүлэх боломжтой. Сүүлийн 2 үе дээр л хамгийн амжилттай байсан сурагч хамгийн цойлж гарч ирнэ. Нөгөө айхтар 9 оноотой үеийн маань эхний асуултыг дэлгэцнээ харцгаая. Фотосинтез урвалын үед ямар төрлийн энергийн хувирал явагддаг вэ? A. Химийн энергиэс механик. B. Гэрлийн энергиэс химийн. C. Цахилгаан энергиэс химийн. D. Дулааны энергиэс цахилгаан. 9 онооных гэхэд аюул сонирхолтой юм те. За, хүүхдүүд маань ихэнх нь 9 оноогоо гармалаасай гэж багш нь өсөж байна. Цагийг явуулъя. За, цаг дууссан. За, зурагчд маань хэр хариулсан болоо. Нөгөө үгийнхаа нэршлиг гаргаж явал энэ хариулт бас олох боломжтой тийм ээ. За, энэ үе дээр би хэний хариултыг сонсомоор байна гэж. 8 дугаартай Наран Солонго. Тодорхой үл хэлж мэдэхгүй байна. Гэтэ BD2 дээр амар эргэлцэл. Гэрлээс гэлсэн болов уу, дулаанаас гэлсэн болов уу гэж бодсон байна. Болгомаа. Юу гэж бодсон бэ? Би болохоор фото гэдэг үгэн дээр нь суурлаад гэрлийн энергиэс химийн гэдгийг авсан. За, фото гэдэг үгэн дээрээс хөшөөрөлөө фото гэдэг чинь нөгөө гэрэл фотон гэдэг үг юм шүү. Дүнгүт гэрэлтэй ямар нэгэн холбоотой байж таараа гэдэг аргаан гаргаж утсан байна. За, 90 маань юу гэж хариулсан? Би бас бие хэлбэрийг сонгосон. Бас бие хэлбэрийг сонгосон. Ануужин юу гэж сонгосон? Би. За, дүүлээ хин 9 оноо авсан бэ, алдсан бэ гэдгийг өөртөө шалах уу? 9 оноотой эхний асуултын хариултыг харцгаая. Зөв хариулт B. Гэрлийн энергиэс химийн. Биологч хэлтэр бас амар нүддэгтэй, хийн дээр ч гэсэн нүддэгтэй. Фотосинтез холоороо бил яадаг үлээ. Би бол баг тэрийг хийж мартахгүй байгаа. Тэгэхээр гэрлийн энерги, химийн энерги болгоод тэр химийн энерги дараа идэх гээд нөөцлөх нь байна те нөхдүүд. За 9 оноотой асуултад хэр юм шиг санагдаж байна? 3 дугаартай сурагч марлаа. Биологийн төрлийн бас арай хялбар төрлийн асуулт байна. 9 оноотой гэхэд гайгүй усчлаа тий? За дараагийн 9 оноотой асуултууд тийм байх болов уугүй юу? Харцгаая. 2 дахь асуулт. Цэцэг дургамлууд яагаад жимстэй болсон бэ? A. Үрээ хамгаалж тараахын тулд. B. Тоос хүрдээгчдийг шагнахын тулд. C. Ургамал идэгчд амьтанд навчаа идүүлэхгүй тулд. D. Өвлийн турш хэрэглэх тижээлийн бодисоо нөөцлөхийн тулд. Дөрөвдүгээрч бид нар биологоор дагнуулах нь дээ. Тэгэхээр ургамалтай холбоотой байна те. За, сурагчтай маань бодох цагийг эхлүүлье. Секунд. За тэгэхээр жимс гэж тэр гоё зүйл яагаад энэ ертөнцийн дээр оршин тогтног шалтгаан юм болоо? 7 дугаартай Бадамлын хаа юу гэж хариулсан бэ? A гэж хариулсан. A. Үрээ хамгаалж тараахын тулд. Зөвхөн ийм зорилгоор уу? Гэтэ тийм гоё сахартай идэхэд тийм амттай зүйл сайн хамгаалт болж чадах юм уу? Үрийг нь идэхгүй харин тэр амттай зүйлийг идэл хайчих болохоор ер нь үр боловсрол. Яа, тийм санааг дэвшүүлж байна. Тэр гоё зүйлээр бид манайдыг хууран гутаа үрийг гинтэнд хавилах гэдэг гэсэн үг шүү дээ. Нэг нөхөр гаргаа те. За, тийм санааг дэвшүүлж чинь. Хэдүүлээ зөв хариултыг нь дэлгэсэн харъя. Зөв хариулт A.
үрээ хамгаалж тараахын тулд Тэгээд нөгөө ургамлууд чинь ямар сул талтай вэ гэсэн чинь нөгөө үндэс хэд ямаар ингээд газартаа ингээд шигдээд товчхондоо алхаж чадахгүй, хол явж чадахгүй. Тэгмүүд ингээд дэлхийч эзэлмээр шүү дээ. Тармаар байна, түгмээр байна. Өөр ургамал хоронтойгоо ингээд гений янз бүрийн холд дормоор байна. Тэнгүүд нөхдүүд алхаж чаддаг амьтдыг нь ашиглаад байгаа байхгүй. Тэднэрээр очиж хол тараад, хол үрээд тараагаад их талбайг эзлээд түгээд тахна шүү дээ. Тэр айгүй смарт байгаа байхгүй те. Тарихгүй гэж бодоход амар смарт байгаа байхгүй. Тэр байгалийн шалрал гайхалтай те. За, тэгэхээр сүүлийн асуулт руугаа орцгоё. дэлхийн хойд хагасын 66.5 градусын өргөрийн хойно орших хамгийн олон хүн амтай хотын нэр юу вэ? A. Norilsk, Орос. B. Murmansk, Орос. C. Hammerfest, Норвеги. D. Gällivare, Швед. За, асуулт сурагчтай маань өмнө очсон байна. Аль нь илүү хүн амтай юм болоо? Энэ асуултын хариуг ямар байдлаар болох боломжтой юм бол цагийг явж эхлүүлье. Hammerfest. Европын орн юм болоо? Орос гэдэг хоёр зүйл явж нэхэр яах юм бол эсвэл бид нар зөвхөн шал өөр хариулт болох. Хүн амтай гэхээр эдийн засгийн идэвхтэй гэсэн үг юм болоо? Эсвэл баг гэсэн үг юм болоо? Хэр олон хүмүүс татах бол? Цаг дууссан байна. Тэгээ 66.5 гэдэг чинь нэлийн дээш явах гэдэг тийм. Тэгэхээр тэр дээр амьдрдаг хэдэн нөхдөл байна да айгүй олон үнэтэй. За энэ асуултан дээр 2 дугаартаа оролцогч ямар шүү гаргалгаа сэтгэж хариулсан бэ? Яг нь Оросчон Швед, Норвеги хоёроос илүү олон хүн амтай шүү дээ. Тэгэхээр тэрийгээ дагаад нөгөө нэг хойд сүмслүүрээр илүү олон хүн амтай. Тэгээ Норильск болохоор ингээд газар дундуур байдаг байхгүй юу? Нөгөө нэг 70-аад хүн амтай ингээд юу гэдэг лээ дээ. Тэгээд Мурманск нь өөрөө ингээд далай дээр байдаг бомб тот учраас тэгээд тэрээ дагаад илүү олон хүн амтай гэж би тамаас. Сонирхолтой сэтгэсэн байна тий. Нөхөр нөгөө Оросын нөгөө хотыг нь хаана гэдгийг санджингуудаа тэр 66 мөн болоо биш болоо ингүүтээ эдийн засгийн ач холбогдлоор нь далайн бомб толт байж магадгүй гэнэ. Би ер нь бол яг энэ асуултыг хизээ авсныг бол мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар Орос дайнтай байгаа учраас гэж бодоод Оросыг бол хассан. Гэхдээ бас 2 дугаартаа оролцогчоос сонсоход бол бас байж болохоор тайлбар байна. Тэгээд хамгийн байх боломжтой хариулт нь C юм болов гэж бодсон. Ивэл амар гоё ариун төвшүүлсэн. Нэрээ бид нэр харахтаа тэр дата хизээ вэ гэдгийг харж явах хэрэгтэй тий. Тэнгүүт нэр Орос дайнтай байж магадгүй олон амьдардаг магадгүй нөхдөд дөрвдсөн байвал яах вэ гэдэг талаас нь харж үзсэн байна. Хэдүүлээ зөв хариултыг нь харъя. Зөв хариулт B. Мурманск, Орос. Мурманск нь Оросын баруун хойд хэсэгт байрлах яг хэлсэнчлэн бомб хот бөгөөд Мурманскийнхаа тойргийн буюу орчныхоо захиргааныхын тэм төв юм байна. 270 мянга орчим хүн амьдрдсан байх шүү тэнд. За энэхүү асуултанд маань 50% нь хариулсан, 50% нь алдсан. Үзэгчд маань бас оролцогч дундаас маань хэн төрүүлж байгаа гэдгээр ямар шүү таамаг төвшүүлж байгаа болоо. Өөрсдөө бас хоорондынхоо өрсөлдөөн дээр амжилттай яваа байх. За тогтолж гэнэ үү? Харах уу? Онооны самбарыг харцгаая. За. Онооны самбар гарч ирлээ. Өмнөх үеийг тэргүүлжсэн хөгцсөн маань адилхан тэргүүлсээр байна. 60 оноог цуглуулсан байна. Араас нь болгомаа буюу хажууд нөгөө найз нь 55 оноотой их хардмаар оноо авсан байна. Хажууд нь 3 дугаар оролцогч буюу 90 51. Ялагч тодорхойд 31 онооны 3 асуулт үлдсэн байна. Дараагийн үед нь оролцогчлоо. Амжилт хүсье. Хүүхдүүд дундаас сэтгэл аммаар байна. Сүхбаатар аймгаас ирж оролцож байгаа Наран Солонго. Санамсаргүй байдлаар яг өгчрөөрөө гарах хэрэг гараад тэгээд дөрөвгөө ирсэн. Тэгээд ер нь бол аймгаас хот хүрэх замыг зөндөө удаан тулж ирсэн болохоор нэг тийм сонин содон зүйл бол байгаагүй. Яг замдаа ирэх хугацаанд бас нэг сүлжээ орж байгаа хэсгүүд дээрээ интернетээс зарим мэдээллүүдээ бас олоод мэдлэгээд нэмсэн байгаа. Тэгээ шинжлэх ухаанд урсан зүйл гэх юм бол ер нь багасаа яг амар дуртай байсан. Гэхдээ дунд ангидаа орж ирээд мэрэгчлээ сонгоод эхэлсэн чинь нийгмийн ухаан тал руугаа ер нь миний мэрэгчлэл жоохон төхөн байсан байхгүй юу. Тэгээд
сонгон судлах дээрээ бол нийгмийн ухаанаас судлаад тэгтээ өөрөө нөгөө нэг дуртай хувийн шалтгааны улмаас яг шинжлэх ухаанаа илүү дэлгэрүүлээ явж байгаа. За тэгвэл наран солонгийн хувьд энэ шинжлэх ухаанаар шийдэгдэх боломжтой. Шийдэл ингээд чамд мадуу ингээд санал нь харагдчихийдэг. Чамд тийм ямар асуудал амьгт чинь байдаг вэ? Манай аймгийн хувьд гэх юм бол бусад аймгийг бодох юм бол цэвэр усны хангамж хамгийн бага байдаг гэж үздэг. Тийм учраас яг аймгийн усны бохирдлоо илүү шинжлэх ухааны талаас нь ингэж цэвэршүүлэхийг амар хүсдэг. Дэлхийн нийтээрээ бодож үзэх хэвээр анхаарал тавих хэвээр асуудлуудын нэг те. Энэ асуудлыг ирээдүйд шийдэх хүн болно гэдэгт багш нэтгэлтэй байна. 5 дугаар үеийнхаа асуултуудыг эхлүүлцгээе. Эдгээр металлын аль нь цахилгаан дамжуулах чадвар хамгийн өндөртэй вэ? A. Алт, B. Мөнгө, C. Зис, D. Хөнгөн цагаан. Физикийн чиглэлийн асуулт байна. Маш сонирхолтой асуулт байна. Бүгдээрээ магадгүй тодорхой хэмжээнд тог дамжуулдаг баг. Гэхдээ аль нь? Цагийг эхлүүлье. Тог болон дулаан дамжуулах хоёр айгүй оролцоо амралтай байгаа дээ. Тэгээд дээрээс нь бид нэр яг дэд бүтцтэй ямар шоу металлыг ашигладаг вүлээ? Яагаад юм болоо? Тэр нь яг өндөр дамжуулдаг болохоор юм болоо? Эсвэл өөрчлөлтөөр юм болоо? Маш их хар ухаан логик ашиглах юм бол сонирхолтой асуулт байна. За цаг дуслаа. Аль хариулт вэ? 6 дугаартай Эмил. Энийг бол манай физикийн багш тайлбарлажсэн юм аа. Алтаар ер нь алт бол хамгийн их дамжуулдаг гэд зүг санаж байгаа бол тэгээд гэхдээ алт бол нөгөө үнэтэй болохоор одоогийн байдлаар зис хөнгөн цагааны түлхүү ашигладаг. Тэгээд алтаар одоо цахилгааны утсыг гэдэж болохгүй гэд ярьж исэн. Гэж санаж ийн би. Чандамун төгс ямар хариулт өгсөн бэ? Би энэ дээр нэг жоохон ер нь алтууд шүү хоёр би хоёрыг үнэхээр сайн бодсон. Тэгээд ер нь алтыг тийм амирхны цахилгаан дээр ашиглаж байгаа юм би харж байгааг болохоор ер нь бол илүү нэг жиш юм байна гэж бодсон. За өөр хариулт өгөөд мөнгө юм уу хөнгөн цагаан дээр юу гэж бодож байна? Нэг газраас алт хамгийн сайн цахилгаан дамжуулдаг гэж сонсч байсан. Харин яг бэлтжих хугацаанд би яг энэ асуултыг нэг уншсан байхгүй. Тэгсэн чинь мөнгө хамгийн сайн дамжуулдаг гэд өчигдөрхөн би уншсан. Тэгээд би мөнгийг сонгосон. Тэргүүлж исэн орлогч хөгцөв ямар хариулт хийсэн бол? Хар ухаанаар л бодоод яасан л да нэг цахилгаан төхөөрөмжөдөрт ингээд бүгдэнд нь ингээд зис явж ядсан шүү дээ. Одоо зисээр л хамаг уяа өдрөө хийгээд тэгээд одоо энэ хамаг техник төхөөрөмж дотор ингээд зис өдрөл явж байгаа. Надад бол бас аягүй сонирхолтой санагдаж байна. Шууд зисийг сонгож ихээр нөгөө ирчин үнэт металл байгаа болохоор хар ухаан ажиллаад хэцүү те. Шууд алтыг сонгож ихээр алт чинь бас цахилгаан дамжуулахаас өөр гой чанартай, өнгө алддаггүй, эсэлддэггүй, эсэлдэх нь маш багтай, химийн олон нэгдэлд оролцдоггүй, доктортой. Мөнгө чинь болохоор бас нэг уудаж мудажхаар ингээд өнгө алдаа зэвэр зэмэрч гэлээд шүү дээ. Би бол юунад санаад байгаа юм. Нөгөө юм утас муцсны батарейны контактууд бие биендээ хүрэлцдэг хэсэг алтаар хийгээд байдаг те. Тэр цахилгаан дамжуулдаг болохоор юм болоо эсвэл нөгөө эсэлддэггүй бие биентэйгээ байн контакт үүсгэж чаддаг болохоор юм болоо. Надад бол дотор нэг таамаг байна. Тэр нь нэгдүгээр оролцогчтой адилхан таамаг. Тэгээд хэдүүлээ зөв хариултыг нь гарах уу? Зөв хариулт B мөнгө. Зөв хариулт B мөнгө. За ийм хариулт байсан бах нэ. Тэгвэл яагаад тэгэхээр химийн үлэг систем дээр 3 дугаар бүлэгт тариалагддаг бангууд нөхөрт сул электронч байгаа. Урсах. Тэгэд өөр нөгөө тогийг дамжуулдаг зүйл нь юу вэ? Электроны хоосон нүхтэй. Хоосон нүхэнч байгаа. Тийм болохоор энэ материалаар үүсгэж байгаа материалуудад цахилгаан дамжуулах шанар нь маш өндөр байт юм байна. Гэхдээ байгаль дээр бид нэр инженерүүд энээс өндөр цахилгаан дамжуулдаг эсвэргүүцэл багтай материалуудыг ашигладаг. Тэр материалуудынхаа сонсч байсан хөлтөө нөө. Эсвэргүүцэл маш бага дундаа бүр тик хит дамжуулагч шиг төрлийн материалууд байгаа шүү. За хит дамжуулах ихэнх төрлийн материалуудыг бид нэр температурыг нь маш бага Кельвиний абсолют температурууд руу ойртуулаад тах тусам цахилгаан гүдлийг эсвэргүүцэлгүй дамжуулт юм байна. Эхний 10 нотын асуулт нь нэг оролцогч зөв хариулсан. Онооны замбар хэрхэн өөрчлөгдсөнийг харъя. За энэ зүйл болж хөгцөв найзынхаа доор ороод эхэлсэн байна. Тэгэхээр бидний ажиглалтыг харсан бол 10 нотын асуултууд айгүй
дээш доош нь шидэж байгааз сүүлийн 21 оноог аваад төрүүлэх боломж ч гэсэн та хэд байгаа ах шүү. Өөрсдөө оноо тооцоо төсөөлж байгаа хэ. За 10 оноотой төгсгөлийн үеийн 2 дахь асуултыг хамтдаа харцгаая. 5 дугаар түвшний 2 дахь асуулт. Дуу аваа ямар орчинд хамгийн хурдан тархдаг вэ? A. Вакуум, B. Агаар, C. Ус, D. Төмөр. Цагийг эхлүүлье. За 4 дугаар үеэр 9 оноонуудыг биднэрт биологийн чиглэлийн асуултууд авчирч өгсөн бол 10 оноонд физикийн чиглэлийн асуултууд багтжээ. Дуу аваа аль нь хурдан тарах юм бол дуу аваа гэдэг чинь юу вэ? Юуны долгионыг бид нар дуу аваа гэж нэрлээд байдаг билээ. Энэ талаас нь бодох юм бол сурагчд маань хариултыг олж чадах байхаа. Сүүлийн 5 секунд 4 3 2 1 цаг дуус. За сурагчд маань хариулт өгсөн баха. Тэргүүллээ дөнгөж алдаад байгаа. Хөхцөв маань ямар сэтгэгдэлтэй байна? Ямар хариулт өгсөн бэ? Яа тоолоодтай ингэ дуу явуучин юм чичирхэл штэ. Тэгэд нөө нэг усаар ингэ чичирхэл сайн тархдаг. Вакуум нугасаа чичирхэл тарна гэж аахгүй. Тэгээ агаар ус ингэ нөөний төмөр нь илүү нөө агаараас илүү ингэ чичирхэл тарах нь илүү амархан гэж бодлоо яасан. Дуу аваар чинь ингээд молекулууд хоорондоо ингэ мөргөлжээ цаашаа ингээд явдаг байхгүй юу. Тэгээд вакуум орчинд болохоор молекул байхгүй, агаард болохоор маш хол зайтай болохоор ингээд багасаар агаад бараг чимээг болно. Усанд бол бас байж болно. Гэхдээ төмөр дээр хамгийн нэг цайтай нь болохоор төмөр байгаа болохоор дуу сайн гаргана. Жишээ бол газар дээр заазуур унахад нэг төмөр заазуур унахад амар чимээ гардыг штэ. Агаар дээр чимээгүй явж байгаа л газар түрэхдээ маш их чимээтэй болдог нь болохоор нөгөө хатуу бие дуу сайн гаргадаг байхгүй юу? Маш гоо тайлбар өглөө те. Нөгөө даралтын долгион чинь бас яг үнэндээ бүр жижиг хэсгээр молекул хоорондын мөргөлдөө юм шүү. Тийм болохоор мөргөл молекулгүй газар дуу тарна гэсэн ойлголт байхгүй байж магадгүй. Тийм болохоор хамгийн ойрхон болохоор төмөр. Хариулт өгсөн байна. Зөв эсхийг нь хамтдаа харъя. Зөв хариулт D. Төмөр. Агаарт молекулууд нь хоорондоо нэлээд зайтай байгаа тий. Тэгэхээр нөтөд бие бинийг очиж мөрөх гэж нэлээд юм болоод агаарт болохоор 343 м/сек-ийн ойролцоогоор байд юм байна. Гэхдээ магадгүй температур, агарын далд янз бүрийн зүйлүүдээс шалтгаалаад дээш доош явах бах тий. За усанд болохоор 1480 м/сек гинэ. Даруй ихсэж байна тий. Тэгсэн чинь хатуу биетүүдэд тэр тусмаа төмөрт 5-аас 6,000 м/сек-ийн хурцтай дамждаг юм байна. Харин вакуумд болохоор молекул байхгүй болохоор тэр үзэгдэл явагдахгүй. Гэсэн хариулт байсан бах нэ. За хамгийн сүүлийн асуулт бол 11 оноотой. Гэхдээ тэр асуултаас өмнө хэдүүлээ. Онооны замбар хэрхэн өөрчлөгдсөнийг харъя. За онооны замбар өөрчлөгдсөн. Маш сонирхолтой. Төгөлдөр 3-т 59 оноотой, булгамаа 75 оноогоор тэргүүлж байна. Хөхцөв маань энэ оноог авч чадах юм бол 81 оноо аваад ялах боломжтой. Гэхдээ хажуудах найз нь алдсан тохиолдолд. Тэгэхээр хоёр найзын хоорондох тулаан байх нь байна. Хоёр найздаа амжилт хүсье. Өнөөдөр оролцсон бүх оролцогч нартаа амжилт хүсье. Хамгийн сүүлийн асуултанд бүгдээрээ хариулна шүү. 2 дугаар дугаарын 5 дугаар үеийн хамгийн их оноотой хамгийн сүүлчийн асуулт. Харцгаая. Спутник 1 хиймэл дагуулыг хизээ хөөргсөн бэ? A 1957 оны 10 дугаар сарын 4, B 1961 оны 4 дугаар сарын 12, C 1969 оны 7 дугаар сарын 20, D 1971 оны 11 дугаар сарын 2. За энэ асуулт 11 оноотой. Цагийг эхлүүлцгээе. Спутник 1 сурагчдаа хэрэг мэдэх бол хүндрэлтний хамгийн анх тойрог замд оруулж ирсэн хүндрэлтний хиймэл дагуул. Тэгэд миний сонсноор энэ мэдээг сонсоод сандарснаасаа болоод миний хамгийн дуртай байгууллага үүссэн. Дэлхийн сансар судлалын NASA. Цаг дуслаа. За, манай хоёр найз маань хоорондоо их
Баярлалаа инээгээл. Хоёрын бол хариулт зөрчсөн юм шиг байна те. Тэгэхээр ялагч тодорно гэсэн үг. За. Хэрвээ хоёулаа алдсан байх юм бол Булгамаа ялагч болох нь. За. Нэг дугаартай сурагч Булгамаа маань ямар хариултыг хэлсэн бэ? Яагаад тэгж утсан бэ? Би C дугаарыг зөвлөсөн. Одоо бодвол 100 л ниссэн байлгүй дээ гэж бодсон. Тийм үү? 7 сар нэрээс он сарын нарчлах юм байна те. Ниссэн байлгүй дээ гэж бодсон. 100 юм бах та. Манай Булгамаагийн найз Хөхцөв ямар хариулт сонгосон бэ? Биг дугаарсан. 4 сарын 20 яагаад Space Race гэж нэг болсон шүү дээ. Бодвол тэгээд Америк тэрийн хоёрын хооронд тэгээд тэр чинь нэг 60 70 донд ингээ өрнөсөн шүү дээ. Тэгээд эхлүүлсэн зүйл нь болохоор одоо Sputnik 1 дагуулыг тэр өнгөрсөн ниссэн үйл бодлол болж таараа шүү дээ. Тэр чинь анхны нэг хэмэл дагуул тэгээд 60 оны ихэнх үеэр л ясан гэж бодсон. Би болмоос А байж магадгүй гэж бодож байсан. Гэтэ Хүдэн дайны үеэр юу ч гэсэн болсон те. Хүдэн дайны үеийн технологийн уралдаан. Хэдүүлээ ялагчийг тодруулах хариултыг харцгаая. Зөв хариулт A 1957 оны 10 дугаар сарын 4. За 57 он буюу айгүй эрт байсан байна те. Булгамаас сэтгэлийн сонсъё. Тэгээд ямар шүү аялал байв 1-5 дугаар хүртэл ямар шүү процесстэй яв хэдгээр үеэс хойш тэргүүлээд эхлэв ямар асуулт хүнд байв ямар асуулт гоё байв сэтгэлийн сонсъё. Би болохоор математикийн сонгоно юу. Тэгээд хим биологид бол үнэхээр нэлээ муу. Тэгсэн чинь харин бас дэжгүй явж ирсэн. Сүүлийн үе дээр болохоор оноо ихтэйсэн болохоор яг миний физикийн чиглэлээр бас яг миний мэддэг асуулт орж ирсэн болохоор илүү гарсан болоо л гэж бодож байна. Маш холоос ирсэн те. Ирэхэд бол үнэхээр сандарч ийсэн. Замдаа нойрхон хонч моноод яана гэд яг ирснээс хойш нэрэл баг бүтэн найр авч чадаагүй. Одоо л би очиж сайхан унтмаар л санагдаад. Хин чиний өнөөс хамгийн их баярлж байгаа бол манай дүү. Одоо 6 те? Ойлж гадах юм. Хэл дүү хатгаа дүүдэд дамжуулаад одоо үг хэлэх боломж дүүгээ бидэнд илүү гоё танилцуулаач. Тэгээд их чинь эхнийхээ үеийг давчлаа гэд гоё хэлж. Өөрхөн дэмжижсэн болохоор одоо яг нүдэнд харагдаад ах юм. Тэгэл их чинь чадсан л гэж хэлээ да. За өдөр хат. Байгалийн шинжилгээ ухааны таны мэд хүн уралдаанд нэвтрүүлгийн 2 дугаар дугаарын ялагчаар 100 оноос 75 оноо авч бусдыгаа тэргүүлсэн Минд хоёрын Булгамаа шалгарлаа. Бүгдээрээ баяр хүргэе. За. Тэгээд Булгамаада дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгийн юм гоё гарын бэлгийг гардуулж байгаа юм байна. За баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За тэгээд ялагчдаа бас Монголын химийн нийгэмлэгээс шагнал болгож 500,000 төгрөгийг танд гардуулж байгаа юм байна. За. Монголын үндэсний олон нийтийн телевизийн санаачилсан 100% таны мэд хүн уралдаанд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр байгальтайгаа шүтэлцсэн ирээдүйн төлөө дэлхийн байгаль хамгаалгасан ивент тэтгэгчээр Эрдмийн хэц цахиас Хөгжлийн Галбаатар мөн Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан байгаль хэлтэй компани, Skytel компани, хамтдаа хөгжиж, EDT компани. Хэрхэн мөндөд үзэгчтэй энэхүү сүүлийн шалганд оролцох 2 дахь оролцогч тодорлоо. Дараагийн дугаараар уулзцгаая.